Хэрэглэгдэхүүн ширмсэн чулуун тор, халаагч, шилэн аяга, ус, спирт, йодын усмал, нафт, петри аяга, хямсаа, тус агуур, хуруушил, туршилтын явц. Хямсаагаар навчийг авч, хуруушилэнд хийгээд спиртнээс авч хуруушил руу нэмээд усыг шилэн аяганд хийж шилэн аягтай усандаа урьдчилан бэлтгэсэн хуруушилтэй навчийг байрлуулан халаагуураар халаана. Спирт нь навчны ногоон өнгийг уусгаж жигд шар өнгөтэй болгоно. Хуруушилнээс хямсаагаар навчийг авч усаар угааж хүргэсний дараа петри аяган дээр байрлуулна. Ингээд байрлуулсан навчин дээрээ йодын усмал тусааж үзнэ. Ямар өнгө үсэж байгааг хамтдаа харцгаая. Үр дүн. Навчин дээр йодын усмал тусааж үзэхэд хархух өнгө үссэн байна. Дүгнэлт. Навчийг спиртэнд буцлахад навчийн холор бэлгийн нөсөө спиртэнд дуусад навч жигд шар өнгөтэй болно. Хэрэг цардуул байгаа тохиолдолд навчинд хархух өнгө үснэ. Цардуул нь фотосинтезийн үед нарны гэрлийн оролцоотой ногоон өнгөтэй навчинд үүснэ. Цардуул нь навчинд үүсэж бургамлын бусад хэсгүүдэд зөөвөрлөгддөг.